олноор одоо хүмсүүд цугладаг ийм газрууд хувь хүмсүүд найз нөхдөөрөө болоод бас нийлээд олон хүмсүүдийг хамруулсан бүх одоо дүүргүүдийн томоохон ресторан, за томоохон хүлээн авалт болж байгаа шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байгаа энэ газрууд дээр галын аюулгүй байдлын хэлцэлгалтын үйл ажиллагаа болоод хийгдээд явж байгаа. За мөн энэ арга хэмжээнүүд дээр мэрэгжлийн хяналт, за дээрээс нь манай цагдаагийн байгууллагууд өөрсдийнхөө чиглэлээр хяналт шалгалтуудыг болоод хийгээд ингээ явагдаж байгаа. За дээрээс нь энэ баяртай холбогдуулаад бас манай иргэд маань бас нэмэгдэл одоо пиротехникийн хэрэгсэл гэдэг юм уу, бенгалын гал гэдэг өөрсдийнхөө зохион байгуулж байгаа арга хэмжээдэр болоод нэмэгдэл үйл ажиллагаанууд болоод бас хэрэгэлдэг. За энэ дээр болоод бас бид нэр иргэдтэй аюулгүй, галын аюулгүй байдлын чиглэлээр бол анхааруулах сэрэмжлүүл гэдгийг болоод мөн ялгаа байхгүй бас өгөө явж байгаа. За энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин болоод манайд болоод хангалттай байдаг. За энэ гарсан хууль тогтоол шийдвэрийг болоод хэрэгжүүлэх тал дээр тухайн чиглэлийн байгууллагууд болоод өөрсдийнхөө нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болоод хяналт шалгалтын үйл ажиллагааг болоод ингээд хийгээд эхлүүлээд ингээд явж байгаа. Тий, очир ундраа пирот шинэ жил болох гэж байгаа холбоотойгоор хорчин сэргийлэх шалгалтыг бол 4 чиглэлээр хэн шалгалт хийгдэж, за энэ чиглэлээр илэрч байгаа зөрчил авах арга хэмжээний талаар бол хэвлэлийн бах хурлыг бол түрүү 7 хоногт бас 5 хүнийг болж оролцуулалт хийсэн байж байгаа. За гол гарч байгаа зөрчлүүд юу вэ гэвэл энэ хөдөлтөж байгаа хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл шаардлага хангахгүй байна. За хоёрдугаарт энэ хадгалж байгаа хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдааж ирсэн гих мэтлийн зөрчлүүд байсан. Та бүхэндээс тухайд зөрчил дутагдлын талаар анхааруулах сэрэмжлүүлэх юм хийсэн байж байгаа. За тэр зайсан хил дээр гарсан хоолны хордлогот бол NBC гэж компани 300 хүний хүлээн авалт болсон. За энэ хүлээн авалтанд оролцсон хүмүүсээс одоогийн байдлаар нэг 86 хүн хоолны хордлого, энэ шинж тэмдэг илэрсэн байж байгаа. За энэ дээр манайх мэргэжлийн хэлтийн ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар, за хэрэг гарсан хаануул дөрөв дэх мэргэжлийн хэлтийн хэлтс хамтраад бол энэ шалгалт хийж байгаа. Зөрчлийн хэрэг нээсэн явж байгаа. За лабораторийн шинжилгээний зарим лабораторийн шинжилгээний хариу одоо хараахан гараагүй байгаа учраас тэр лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа та бүхэд албан ёсоор за юунаас болсон байна гэж тогтоосны дараа албан ёсоор тайлбар хэллээ. Иргэдийн аятаа тогтоо баярлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинэ жил арга хэмжээ өнөөдрөөс эхлээд зохион байгуулалтад явж байна. За хотын гудамжлал нэмэгдлэр хууль сахиулах сургуулиас 361 сонсогч. За ерөнхий газрын төв байрнаас гээд тодорхой хэмжээний алба багштыг эргүүлд нэмэгдлэр ингээд ажилуулахаар бэлтгэл ажлыг хангаа явж байна. За цагдаагийн байгууллагаас мөн пиротехникийн хэрэгсэл гар дээрээс хууль бусаар худалдах явдалтай тэмцэх зорилгоор онцгой хуулийн ерөнхий газартай нийслэлийн онцгой хуулийн газартай хамтран үзлэг шалгалтыг зохион байгуулж байгаа. Тэгээ энэ үзлэг шалгалтыг сүүлийн 2-3 жил зохион байгуулсан ер нь бол гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй. Тэгэхээр энэ арга хэмжээгээ мөн үргэлжлүүлээд зохион байгуулна. За мөн стандартын шаардлага хангахгүй арх согтууруулгандаа худалдаж авч хэрэглээд хордтогд ордог энэ асуудлыг бас урьдчилан сэргийлэх зорилгоор өөний худалдааны төвд дэлгүүрүүдээр хэн шалгалт ажлыг зохион байгуулаад явж байгаа. За одоогийн байдлаар бол гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ер нь бол баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулаад за нэг 1600-аас 1700 дуудлага мэдээлэл байдаг гэсэн бол одоо сая 5 дахь хагас өдрөд 2000 гарах хэмжээний ингээд дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээлэл бол нэмэгдэж байгаа. За энэнийхээ хүрээнд цагдаагийн байгууллагаас эргүүлийн хүчээ нэмэгдүүлээд иргэдийн аятаа тавтай баярлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ингээд ажил зохион байгуулаад ажиллаж байна. За мөн 31-ний өдөр талбай дээр шинэ жилийн арга хэмжээ болно. Энэ дээр цагдаагийн байгууллага за хамгаалц зохицуултыг бас хариуцж зохион байгуулахаар ингээд төлөвлөлөө явж байна. За энэ шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд цагдаагийн байгууллага шаардлага өгсөн. Та нар урьдчилан сэргийлэх хууль заасны дагуу одоо гэмтрээс урьдчилан сэргийлж иглэр ийм ажил зохион байгуул, камерын хяналт чинь ийм байх хэрэгтэй гэдэг. За мөн аж ахуй ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль дээр цагдаагийн байгууллагаас камерын хяналтын талаар тодорхойлт олгохоор ингээд тусгагдсан байгаа. Энийний дагуу аж ахуйн нэгж байгууллагуудын камерын тэр өслөөл нь ямар байгааг цагдаагийн байгууллагаас тухайн хорооны эсгийн байцаагч газар дээр нь шалгаад дүүнэлт тодорхойлт гаргаж өгч байгаа. Тэгээ энэгээр бид бүхэн бас энэ аж ахуйн нэгж байгууллагуудын
камержуултыг сайжруулах чиглэлээр бас энэ тодорхой ажлууд зохион байгуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны 400 гаруй албагч 3 хэлжээр за гудамж заны хяналт шалгалтыг эхлүүлээд ажиллаж байна. За үндсэндээ бол томоохон худалдааны төв, захууд орчим замын ачаал нэгдээдгүй үүсэж байгаа. За энэ шинэ жилийн баяр тэмдэглэж эхэлснээс хойш зам тээврийн ослын дуудлага, за согтуугаар зам тээврээс жолоодсон зөрчил бол нэгдээдгүй өсөх хандлагатай байна. За Улаанбаатар хотын хэмжээнд бол бас замын ачаал төгжрөл бол нэлээдгүйх байгаа нь энэ хүлээн авалт болж байгаа газрууд дээр иргэд маань өөрсдөө тээврийн хэсэлтэд нэлээдгүй очиж төгжрлийг бол нэлээдгүй ихсгэж байгаа. Үндсэндээ бол үдээс хойш энэ баар цэнгэний газрууд руу чиглэсэн хөдөлгөөн бол нэлээдгүй ихссэн байж байгаа. Хоногт бол энгийн үед бол нэг 20-20-оос 30 тээврийн сотгоо тээврээс жолоодсон иргэд жолооч нар журамлагддаг гэсэн бол одоо хоногт бол нэг 47 орчим 50 орчим тээврээс жолоодсон зөрчил бол нэлээдгүй илэрч байна.